гүйцэтгэлийн нөгөө 24 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний гүйцэтгэл дээр яг энэ хүнсний хангамж аюулгүй байдалтай холбоотой их чухал чиглэл байгаа. За энэ дээр айгүй ноцтой юм дүгнэлт байна л да. Үндэсний аудитын газраас хүнсний хангамж аюулгүй байдлыг сайжруулна гэсэн үндсэн чиглэл дотроо хүнсний аюулгүй байдлын индекс тооцох аргачлал байхгүй улмаас дээрх үр дүнг тооцох үнэлэх боломжгүй гэсэн асуудал ороод ирлээ. Энэ нэлээд миний хувьд бол ноцтой асуудал харагдаж байна. Яагаад энэ үндсэн үйл ажиллагааны чиглэлийн 5 дээр хүнсний аюулгүй байдлыг ханганаа гэдэг тэргүүлэх чиглэл өөрөө орчоод тэгэхэд үндэсний аудит болохоор энийг ерөөсөө тооцох ямар ч индекс аргачлал байхгүй гэдэг орчин. Тэгэхээр үндсэндээ бид нар хүнсний аюулгүй байдлын асуудлыг хэмжих ямар ч боломжгүй. Тэгвэл энэ тэргүүлэх чиглэл чинь өөрөө хэрэгжихгүй. Уучлаарай би энд ярьж ийн тэхүү. Та ямар хэцүү юм бэ? Сүултж орж ирчихэд хүний яриа таслаад байх юм. За хоёрдугаарт энэ нөгөө нэг авах арга хэмжээний хэрэгжилтэн дээр 5.1.1.4 дээр нөөтийн систем тулгуурлан хүнсний бүтээгдэхүүний хангамж аюулгүй байдлыг хянах бүртгэх дэмжлэгийг оновчтой болгох захим системийг хөгжүүлэх гэсэн асуудал байгаад байгаа. Гэхдээ яг энэ бодит байдал дээр хүнсний энэ боловсруулах үйлдвэрүүд л бүртгэгддэг байгаа. Энэ нөөтийн системд малчид болохоор мал эмнэлгийн захим системд А дансаараа бол бүрэн хангагдсан. Малаа зарах юм уу эсвэл идэж хийхэд энэ мал эмнэлгийн захим системээс бас хасалт хийгддэг. Гэхдээ яг бодит байдал дээр бол доторны системд бол мал худалдаалсан тоогоо сайн дураараа бүртгүүлдэггүй. Тэгэхээр энэ малчтаас малыг авч байгаа ченжнэр бол доторны системд бас бүртгүүлдэггүй байгаа. Тэгэхээр энэ ямар асуудал үүсээд байна вэ гэхээр энэ зөвхөн урамшуулалт хамрагддаг сүүний үйлдвэр, тариаланч, гурилын үйлдвэр за энэ яг үйлдвэрүүд, махны үйлдвэрүүд бол хамрагддаг. Тэгэхээр энэ бусад үйлдвэрүүд бүрэн хамрагддаггүй учраас түүхийн эдийн гарал үүсэл малчид ногоочд татврын бүртгэлд хамрагдаагүй улмаас энэ өрөнд ордог асуудал, нөөтийн өрөнд ордог асуудлыг бол үйлдвэрлэгчид удаадараа тавьдаг. Гэтэл энэ 5.1.1.4 дээр нөөтийн систем дээр бол энэ захим системийг хөгжүүлэхэд бол 100% үр дүнтэй гэж гарсан байна. Энэ зөвхөн захим системээ бид нар босгоод ирсэн учраас үр дүн 100% гэж үзэж байгаа мó? Эсвэл энэ өөрөө захим систем За мантхаг шин дахин нэмэлт минут өгье. Энд хамрагдж байгаа бүх субъектүүдийг яг энэ нөөтийн бүртгэлд оруулаад бид нар нөөтгийг бүртгэж чадж байгаа мó гэдэг асуудал. Тэгэхээр энэ 100% үр дүн чинь ямар нэмийг үнэлээд байгаа мэ гэдгийг нэг тодорхой хариулаад өгчихгүй юу. За тэгээд дараагийн асуудал байна. Энэ нөгөө хүнсний хангамж аюулгүй байдлыг сайжруулна гэсэн чиглэл дээр хэрэгжиж байгаа энэ том нөгөө нэг цагаан алт шинэ хоршоо хүнсний хангамж аюулгүй байдлын 3 том үндэсний хөдөлгөөн байгаа. Энд 2 чухал төсөл хөтөлбөрийн хэрэгжилт тгээс 29%-тай явж байгаа. Нөгөө эмээлтийн энэ эко аж үйлдвэрийн парк, дархны аршины үйлдвэрийн парк жишээлбэл эмээлтийг 90%-тай гэж тавьсан байна л да. Гэтэл 90% үнэлгээгээ чинь тамгын газар бол үнэлэхдээ 50%-тай гэж явцсан байгаа. Яг өнөөдөр бодит байдал дээр аршир үйлдвэрлэж байгаа үйлдвэрлэгчид тэнд ямар ч дэд бүтэц байхгүй, дэд бүтцийн шийдээгүй хахад бид нар орж тэндээ үйл ажиллагаа явуулах гүйцэтгэлийн нөгөө 24 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний гүйцэтгэл дээр яг энэ хүнсний хангамж аюулгүй байдалтай холбоотой их чухал чиглэл байгаа. За энэ дээр айгүй ноцтой юм дүгнэлт байна л да. Үндэсний аудитын газраас хүнсний хангамж аюулгүй байдлыг сайжруулна гэсэн үндсэн чиглэл дотроо хүнсний аюулгүй байдлын индекс тооцох аргачлал байхгүй улмаас дээрх үр дүнг тооцох үнэлэх боломжгүй гэсэн асуудал ороод ирлээ. Энэ нэлээд миний хувьд бол ноцтой асуудал харагдаж байна. Яагаад энэ үндсэн үйл ажиллагааны чиглэлийн 5 дээр хүнсний аюулгүй байдлыг ханганаа гэдэг тэргүүлэх чиглэл өөрөө орчоод тэгэхэд үндэсний аудит болохоор энийг ерөөсөө тооцох ямар ч индекс аргачлал байхгүй гэдэг орчин. Тэгэхээр үндсэндээ бид нар хүнсний аюулгүй байдлын асуудлыг хэмжих ямар ч боломжгүй. Тэгвэл энэ тэргүүлэх чиглэл чинь өөрөө хэрэгжихгүй. Уучлаарай би энд ярьж ийн тэхүү. Та ямар хэцүү юм бэ? Сүултж орж ирчихэд хүний яриа таслаад байх юм. За хоёрдугаарт энэ нөгөө нэг авах арга хэмжээний хэрэгжилтэн дээр 5.1.1.4 дээр нөөтийн систем тулгуурлан хүнсний бүтээгдэхүүний хангамж аюулгүй байдлыг хянах
бүртгэх дэмжлэгийг оновчтой болгох захим системийг хөгжүүлэх гэсэн асуудал байгаад байгаа маа. Гэхдээ яг энэ бодит байдал дээр хүнсний энэ боловсруулах үйлдвэрүүд л одоо бүртгэгддэг байгаа. Энэ НОТ системд малчид болохоор мал эмнэлгийн захим системд одоо дансаараа бол бүрэн хангагдсан. Малаа зарах юм уу эсвэл одоо идэж одоо хийхэд энэ мал эмнэлгийн захим системээс бас хасалт хийгддэг. Гэхдээ яг бодит байдал дээр бол доторны системд бол мал худалдаалсан тоогоо сайн дураараа бүртгүүлдэггүй. Тэгэхээр энэ малчтаас малыг авч байгаа чейнжнер бол доторны системд бас бүртгүүлдэггүй байгаа. Тэгэхээр энэ ямар асуудал үүсээд байна вэ гэхээр энэ зөвхөн урамшуулалт хамрагддаг сүүний үйлдвэр, тариаланч, гурилын үйлдвэр, за энэ яг үйлдвэрүүд, махны үйлдвэрүүд бол хамрагддаг. Тэгэхээр энэ бусад үйлдвэрүүд бүрэн хамрагддаггүй учраас түүхийн эдийн гарал үүсэл малчид ногоочд татврын бүртгэлд хамрагдаагүй улмаас одоо энэ өрөнд ордог асуудал, нөөтийн өрөнд ордог асуудлыг бол үйлдвэрлэгчид удаадараа тавьдаг. Гэтэл энэ 5.1.1.4 дээр нөөтийн систем дээр бол энэ захим системийг хөгжүүлэхэд бол 100% үр дүнтэй гэж гарсан байна. Энэ зөвхөн захим системээ бид нар босгоод ирсэн учраас үр дүн 100% гэж үзэж байгаа мó? Эсвэл энэ өөрөө захим систем За Мантраа гишүүн дахиад нэмэлт минут өгье. Энд хамрагдж байгаа бүх одоо субъектүүдийг яг энэ нөөтийн бүртгэлд оруулаад бид нар нөөтгийг бүртгэж чадж байгаа мó гэдэг асуудал. Тэгэхээр энэ 100% үр дүн чинь ямар хэмээг үнэлээд байгаа мэ гэдгийг нэг тодорхой хариулаад өгчихгүй юу. За тэгээд дараагийн асуудал байна. Энэ нөгөө хүнсний хангамж аюулгүй байдлыг сайжруулна гэсэн чиглэл дээр хэрэгжиж байгаа энэ том одоо нөгөө нэг цагаан алт шинэ хоршоо хүнсний одоо хангамж аюулгүй байдлын 3 том үндэсний хөдөлгөөн байгаа. Энд 2 чухал төсөл одоо хөтөлбөрийн хэрэгжилт тгээс 29% явж байгаа. Нөгөө эмээлтийн одоо энэ эко аж үйлдвэрийн парк, дархны аршины үйлдвэрийн парк жишээлбэл эмээлтийг 90% гэж тавьсан байна л да. Гэтэл 90% үнэлгээгээ чинь тамгын газар бол үнэлэхдээ 50% гэж явцсан байгаа. Яг өнөөдөр бодит байдал дээр аршир үйлдвэрлэж байгаа үйлдвэрлэгчид тэнд ямар ч дэд бүтэц байхгүй, дэд бүтцийн шийдээгүй хахад бид нар орж тэндээ одоо үйл ажиллагаа явуулах. Өөрөөгөө танилцуулаарай. Мантраа гишүүний асуултанд хариулъя. Хүнс хөдөлгөөний үйлдвэрийн яамны бодлого төлөлтийн газрын дарга боловсчлон. Тэгэхээр хүнс хөдөлгөөний үйлдвэрийн салбар дээр 5 төрлийн үндэс урамшуул явж байгаа. За ноосны, арширны, сүүний, улаан буудаан, хүнсний ногооны гээд за бүх урамшуулууд ер нь захим систем дээр татврын ив баримтад тулгуурлаж явж байгаа. За жил бүр одоо энэ програм хангамжаа одоо сайжруулах зорилттой тодорхой хэмжээний төсвийг тавиад явдаг. Энэ хүрээнд одоо газар тариалангийн плант мопоциг говцыг юм гэдэг энэ програм дээр тодорхой хэмжээний төсөв тавиад энийг бол сайжруулалтыг хийгээд явсан байгаа. За энэ ажил бол бидний төлөвлөсөн ажил байсан учраас тэр хэмжээнд одоо сайжруулалтаа хийсэн учраас 100% гэж үнэлэгдсэн байгаа. За Мантраа гишүүн тодруулна. Яг нөөтийн систем чинь нөгөө түүхийн эдээсээ эхлээд үйлдвэрлэгч, эцсийн хэрэглэгч хүртэлх дамжлагыг хяналтын системийг нь одоо сайжруулах үүднээс захимжуулж байгаа шүү дээ. Тэгэхээр одоогийн байдлаар яг үндсэндээ бол change малчид бол энд бүртгэхгүй, тэрэн дээр хяналт байхгүй байгаа. Тэгэхээр тэдний одоо бүртгэхгүй байгаа түүхийн эд нь өөрөө бүртгэхгүй учраас үйлдвэрлэгчид өөрсдөө нөөтийн өрөнд ороод байна гэдэг асуудлыг үйлдвэрлэгчд яриад байгаа. Тэгэхээр энэ дээр яг энэ захимжуулснараа энэ хяналтыг яаж сайжруулах гэж байгаа юм бэ? Хоёрдугаар би асуулт асуусан юу гэхээр энэ үндсэн гол нөгөө нэг шинэ хоршоо хүнсний хувьсгал цагаан алтын хүрээнд хэрэгжиж байгаа. Одоо хүнсний хувьсгал бол 22 оноос хойш хэрэгжээд явж байгаа байхгүй юу? Тэгэхээр энэ хүнсний аюулгүй байдлыг хангах энэ хангамжийн одоо нөгөө гол тэргүүлэх чиглэл чинь өөрөө ямар ч нөгөө хянах индикатор үзүүлэлт нь байхгүй тодорхойгүй гэдгийг одоо энэ аудит бол дүгнээд гаргацсан байгаа. За 9 номерын микрофон. За ер нь бол анхан шатны одоо малчтаас тариаланцаас гарч байгаа түүхийдийг үйлдвэр тушаахад үйлдвэрүүд бол энэ татврын ив баримтад бичиж өгж байгаа. За тэгэхээр энд үйлдвэр шууд тушаагдахгүй байгаа нь бол энд тодорхой хэмжээнд хамрагдахгүй өнгөрч байгаа. Тухайлбал бол бид жилдээ одоо 30 мянган тонн ноосны гарах одоо потенциал боломжтой байхад
урамшууллаар одоо авч байгаа нь үйлдвэр тушаагч нь бол 9,000 гаруй тонн осол тушаагдж байгаа. За тэгэхээр бол энэ яг баримтад одоо бичигдэхгүй байгаа хэсэг нь бол үлдэж ийнэ л гэсэн үг. Тэгэхээр цаашдаа бол энийг бид нар боловсруулгүй болгох, за үйлдвэрүүд одоо бүрэн хэмжээгээр түүхий даах, энэ болцоо нөхсийг харахын тулд энэ програмжаа сайжруулалтыг хийж л явж байгаа л асуудал байна. За Мантхай гишүүн эд тодруулч удаа энэ. Гол нь та хэдэ энд үнэлэхдээ 90-100% үнэлсэн байгаа байхгүй юу? Тэгэхээр яг энэ үлддээд байгаа гэж чи юусоо хянах энэ систем чинь өөрөө бүрэн хянагдахгүй байгаа гэдгийг л хэлээд байгаа. Хэдүүлээ чинь үнэлгээний систем ярьж байгаа. Хоёрдугаард энэ гол энэ хөдөлгөөн явж байгаатай холбоотой гүйцэтгэл өөрөө хангалтгүй байгаа даа л да. Одоо жишээлбэл та хэд болохоор 90% гүйцэтгэлтэй гэдэг имэйлтийн жишээлбэл үйлдвэр технологийн паркийг тавьсан байгаа. Дид бүтцэн тийшээгээ байхгүй учраас үйлдвэрлэгчээр орж чадахгүй байгаа. 90% гүйцэтгэлтэй гэхэр чинь яг үндсэндээ тамга дээр болохоор энийг яг бодит байдалтай шалгаад 50% гүйцэтгэлтэйгээ гарцсан байгаа. Тэгэхээр энэ асуудлыг хэн нийслэл хариуцах юм уу? Эсвэл одоо яам хариуцж байгаа юу? Нийслэл бол имэйл тэгэхээр чинь дид бүтцийг нь оруулж өгөх ажил нь ч юм шиг. Тэгэхээр энэ дээр одоо яг бодиттой хариулт энэ үндэс үйлдвэр технологийн паркийг бид нар одоо барьж дуусгахгүй бол энэ цагаан алдын хүнсний өвсгөл шинэ оршин гэдэг хөдөлгөөн хэрэгжээд баахан санхүүжилт гараад үр дүнгuu асуудалд орохоор харагдаж байна. 9 номерын микрофон нэрээ танилцуулаад хариулна шүү. За хүнсүдэ чон үйлдвэрийн яамны бодлого төлөлтийн газрын дарга боловсруулан Мантхай гишүүний асуултанд нэмэлт хариулт өгье. Тэгэхээр яагаад 90-100%-аар үнэлэгдсэн гэхээр бид нар хоёр төрлийн программыг одоо хөгжүүлэлтийн сайжруулалтыг хийнэ гэдгээр л тодорхой төсвийг тусгаад тэрийгэ хийцэн учраас тэр ажил бүрэн хийгдсэн гэж үзээд одоо үнэлгээ нь бол ингэж гарч байгаа асуудал. Имэйлтийн үйлдвэр технологийн паркийн хувьд бол энэ нийслэлээр явж байгаа асуудал. Тэгээ нийслэлээс бол хөрөнгө мөнгөний гаргаад энэ гадны донор байгууллага Дэлхийн банкны санхүүжилтээр тодорхой дэд бүтцийн асуудлууд яригдээд явж байгаа. Бид бол бодлогын хувьд бол ер нь имэйлтэд үйлдвэр технологийн парк одоо бий болох нь зүйтэй гэдгээр бол дэмжиж ажиллаж байгаа. Бусад хөрөнгө оруулалтын асуудлыг бол нийслэл хариуцж байгаа. Нийслэл хүн байна уу? Алга. За учрал шүү. Тэг гişүүдтэй бас ойлгохыг хүсэж байна. Энэ яг зорилттой төвшөндөө хүрсэн байгааг нь л хэмжээд ийм одоо дүгнэлт гаргачихад байгаа. Жишээ нь сая дээр захимжилтан дээр бас дэвшил гараагүй биш гарсан байгаа юм л та. Жишээ нь энд би ингээл харж хахад малын гаралтай дүүхийдээ экспорт одоо ингээд бүх мэдээллүүд нь явцсан. Тэгээ энд бол бас нэлээд урагшилсан зүйлүүд бол байгаа. Тэгэхдээ төлөвлөлтөн дээр бол бас алдаа байгаагаа бол бид бас хүлээн зөвшөөрөх ёстой. Эдийн засгийн хөгжлийн яам чинь байгуулагдаад нэг 2 жил болоод тэгэл 2024 оны төлөвлөгөөг журмынхын дагуу боловсруулаад баталсан. Гэтэл нөгөө 2023 оноос хяналтын тогтолцоо хуулиар өөрчлөгдсөн. Одоо л яг үндэ учраа олж байгаа байхгүй. Анх удаа л энэ системээр явж үзэж шít. Дээрэс нь энэ их хурл хяналт шалгалтын хуулиараа дүн шинжилгээ хийх үүрэгтэй. Тийм эрхтэй. Гэтэл яг нөгөө түрүүн өнөр хоёр дарга хэлээд байгаа тэр 206 дугаар тогтоолыг чинь нэг бүрчлэн ингээ За учраас сайдын минут сонгоё. тэр нөгөө засгийн газрыг үнэлдэг нөгөө 206-ыг нь бариад энэ их хурл өөрөө нөгөө нэг бүрчлэн үнэлчихээр энд нэг юм зөрөө гарах нь бол ойлгомжтой болоод байгаа байхгүй. Уг нь хяналт хэрэгжүүлэх хуулиар чинь их хурл дүн шинжилгээ хийх юм эрх байгаад идэг. Гэтэл хянаад яг нөгөө эдний засгийн газрын хяналт хэрэгжүүлэхийг үнэлдэг аргачлал бариад нөгөө 206-гаар үнэлээд нэг хүртэл ингээд үнэлээд тавьчихаар чинь энд юм том тооны ингээд нэг зөрөө гарсан юм шиг харагдаад байгаа. Тэгэхээр зүгээр гişүүдээс үсгэд тэр жилийн төлөвлөгөөн дээр яг хүрх үйц нөгөө одоо зорилт нь юу гэж бичигдээд түүнийг нь 90%-аар яаж үнэлсэн бэ гэдгийг харахгүй болвол чинь бүх ажил дууссаныг үнэлсэн биш шүү. Энэ бол нөгөө жилийн төлөвлөгөө шүү гэдгийг бас ойлгох ёстой. Тэгэхээр нөгөө эдийн засгийн хөгжлийн яам чинь анх хөгжлийн бодлогын хуулиараа байгуулагдаад тэгээ эн чинь баг жил болж байгаа сайд томилогдсон шүү дээ. Нөгөө үндсэн хуулийн өөрчлөлтийн дараа. Тэгээ ингээ анх энэ механизмаар ажиллаж эхлээд тэгээ анх удаа энэ 5 жилийн чиглэл
хөтөлбөр гэдэг энэ ажлуудаа бүгдийг хийгээ явж итэл 23 онд нэг хяналтын тогтолцоо чинь өөрчлөгдсөн байхгүй. Тэгээ хяналтын тогтолцоо өөрчлөгдөд явж исэн сая хамтарсан засгийн газар байгуулагдах үеэр бүтцүүрэлтгүүний хуулинд өөрчлөлт орсон байхгүй. Тэгэхээр энэ яриад байгаа энэ жилийн төлөвлөгөө ч энэ хуулиас өмнө барьсан төлөвлөгөө болчиход байгаа байхгүй. Тэгэхээр бид нар одоо л яг нөгөө амьдрал дээр энэ нийцлүүдийг ингээ хараад алдаа оноогоо хараад ингээд урагшилж ийна л гэж бас ойлгох хэрэгтэй баг. Тэгээ нөгөө их хурлын хяналтын хуулиар аваачаад бид нар нөгөө хяналт засгийн газраас хяналт хэрэгжүүлгийнхаа дүгнсэн үнэлгээгээ өгчдөг. Тэнд нь очиж хяналт хийхдээ тэр хяналт хэрэгжүүлгийн 206-аг бариад нэг бүрчлэн үнэлждэг. Тэнгүүд аудит хийсэн тайлантай ингээд нэг юм зөрөөд байгаа юм шиг харагдаад. Тэгээ яг үндэ бид нар чи яг зөв индикаторыг хэрэгжилж чадахгүй. Яг түүний таны хэлдгээр нөгөө чанарын аргыг баримтлах үгүй юу гэдгийг шийдээгүй. Тэгээд одоо засгийн газар сая баталсан үнэлгээний аргачлалын дагуу яваад идэг. Тэгэхээр нэг иймэрхүү асуудал бол байгаа шүү. Тийм учраас төлөвлөлтөн дээр бол бас алдаа байна уу гэвэл байна. Ягаад тэгэхээр энэ үнэлгээ төлөвлөлт анх хийгдэхдээ өнөөдөр их зүйн орчин өөр байсан. Гэхдээ энэ болгоныг бид нар засварлаад явж гин энэ аврын чуулганаар энэ төрийн албаны реформ, нийтийн албаны хуулийг хийхэд бол энэ бүтцүүрэлтгүүний хооронд үүсэж байгаа асуудлуудыг бид нар бас цэгцтэй нэг мөр хараад шийдвэрлэнэ. Тэгэд энэ асуудлаар бол бид нар одоо 2 сайд одоо ганц төмөр сайдтай бид нар бол ингээд ажлын хэсэг байгуулад хууль эрх зүйн орчин дээр ч гэсэн эргэж харах зохицуултуудаа хийгээ явж байгаа. Тэгээ энийг бас эрхэм гишүүд та бүхнийг ойлгохыг хүсье.